Өмнөх жилдээр бидний авч үзсэн Roof by Footprint багчанд бидэнд нийтлэг бөгөөд энгийн загвартай дээврүүдийг хийхэд тохиромжтой байгаа. Зарим тохиолдолд бид Roof by Footprint багчанд тусламжтай үүсгэд нарийн түүхтэй дээврүүдийг одоо бидний авч үзэх гэж буй Roof by Extrusion багчийн тусламжтай хийж болох юм. Уг багчанд бидэнд дээврээ хөндлөн огтлон бүдүүчийн тусламжтай үүсгэд тусалдаг байгаа. Та уг багчийн тусламжтай 3D болон нүүр тал огтлол зэрэг харагдцууд дээр ажиллах боломжтой байгаа. Тэгэхээр бид яг одоо өөрсдийн шаардлагад нийцсэн дээврийг 3D орчинд үүсгэх боломжтой байх нь гэхдээ болж өгвөл elevation болоод огтлол зэрэг хоёр хэмжээст харагдцууд дээр ажиллахыг зөвлөж байна. Энэ бидэнд хөндлөн огтлын бүдүүчэд зурхад илүү тохиромжтой харагдцууд байгаа. Тиймээс бүгдээрээ project browser-ын scroll-ыг доош нь гүйцэтгэе. Тэгээд elevation-ийнхаа soft руугаа оръё. Учир нь би дээврийнхаа бүдүүчийг барилгынхаа энэ талаас харж үүсгэмээр байна. Өөрөөр хэлбэл маань V-cube bar-ын хувьд front буюу soft харагдц байх нь бүгдээрээ mouse-ны хоёр уран төвшөөд оръё. Тэгээд энэ эсрүүгээ баг зэрэг татаад architecture tab-ийнхаа roof багжийнхаа сум дээр дараарай. Бүгдээрээ эндээс roof by extrusion-ыг сонгоё. Ингээд бидэнд work plan гэсэн харилцаа цогц гаргаж ирлээ. Учир нь өндөрчлийн дагуу харагдсан маань ажиллах хавтгаагаа зааж өгөөгүй байдаг. Хэрвээ таны төсөлд ажиллах хавтгай байгаа бол та уг нэм дээрээс сонгож өгч болно. Жишээ нь ойсууд байж болох юм. Энэ тохиолдолд бидний төсөлд ямар нэгэн ойс байхгүй учраас сонгох сонголт алга. Гэхдээ бид ихэвчлэн peak plan багжийн тусламжтай ажиллах хавтгаагаа сонгох замаар үүсгэх нь илүү тохиромжтой байгаа. Бүгдээрээ peak plan-ыг сонгосон байж байгаад OK даръя. Тэгээд та аль хавтгай дээр ажиллахаа зааж өгөх хэрэгтэй байгаа. Энэ geometry элементүүдийн альж гадаргуу байж болох юм. Бүгдээрээ уг хааныхаа гадаргуу дээр ирэхэд тухайн хааны маань гадаргуун хүрээ цэнхэртэж байгааг анзаарч байгаах. Энэ үед нь mouse нэгээ товшия. Ингээд рүүт маань биднээс өөрсдийн үүсгэх гэж буй дээврийг төслийнхөө аль түвшинд хариалуулахыг зааж өгөх боломжийг олгож байна. Бидэнд энэ удаа level 1, level 2 гэсэн сонголт байна. Level 2-оор нүдээгээд OK даръя. За ингэснээр бид sketch mode руу орлоо. Та roof by extrusion багжийн тусламжтай бүдүүвч зурхтаа дээврийнхаа дээд ирмэгийг зурж өгөхөд хангалттай байгаа. Бүгдээрээ draw panel дээрээс start and radius arc багжаа сонгоё. Тэгээд ойролцоогоор эндээс ихний цэг аваад энд хоёр дахь цэг аваад radius-аа зааж өгье. Баг зэрэг иймэрхүү байхад болох байх. Магадгүй та өөрийн хүссэн бүдүүвчээ зурж өгч болох юм. Энэ удаа би иймэрхүү бүдүүвч зурж өглөө. Тэгээд ESC-ээр дараад багчаасаа гаръя. За ингээд бүгдээрээ finish edit mode даръя. Ингээд та бүхэн анзаарч байгаах бидний зурсан бүдүүвч маань тухайн дээврийн маань дээд ирмэг болж өгч байна. Харин дээврийн маань зузааныг таны ашиглаж буй дээврийн төрөл шийдэх болно гэдгийг анхаараарай. Бүгдээрээ generic 300 mm-ээр солиход энэ маань арай өргөн болж байгаа жишээтэй. Одоо бүгдээрээ үүсгэсэн үр дүнгээ 3D харагдц руугаа орж харъя. За ингээд бидний сонгосон ажиллах хавтгаагаас маань цааш нь дээвэр маань үүссэн байна. Энэ мэдээж бидэнд уг барилгынхаа дээврийг хийхэд тохиромжтой байгаа. Мөн бүгдээрээ уг дээврээ сонгоод гарч ирэх shape handle-ууд дээр mouse нэгээ дарж чирэх замаар өөрсдийн хүснээр сонгох боломжтой байгаа. Эсвэл та тухайн дээврийнхаа instance properties дээр хэр хэмжээтэй сунгахаа зааж өгөх боломжтой байгаа. Ингийн тулд extrusion start, extrusion end гэсэн параметрууд дээр өөрийн хүссэн утгыг бичиж өгөх хэрэгтэй. Жишээ нь бид эхлэлийн цэгийг өөрсдийн сонгосон ажиллах хавтгаагаас наашаага 400-аар авах сонирхолтой байна. Ингэснээр уг хааны маань гадна гадаргуугаас 400 мм-ийн зайтай наашаа сунж өглөө. Одоо бүгдээрээ V-cube bar-ынхаа уг болон дээр даръя. Тэгээд тухайн хааныхаа төгсгөлийг уг гадаргуутай тэнцвүүлье. Ингийн тулд та align багжийг ашиглаж болох юм. Бүгдээрээ align багжаа сонгоод эхлээд уг хааныхаа гадаргууг сонгоё. Тэгээд тухайн гадаргуутайгаа зэрэгцүүлэхийг хүсэж буй гадаргуугаа сонгоё. Мэдээж бид төвжиж өгч болох нь. Гэхдээ энэ удаа төвжихгүй гэхээр нь үлдээ. ESC-ээр дарж багжаасаа гараад уг дээврээ сонгоод бүгдээрээ extrusion end-ийнхаа уг утга дээр 400-г нэмээд 17190 болгож өгье. За ингэснээр адил уг гадаргуугаас маань наашаа 400 мм-ээр сунж өглөө. Ингээд бидний барилгын маань хаана
дээвэртэй манд авсаж өгсөн байна. Бүгдээрээ уг асуудлыг хэрхэн шийдгийг эх хичээл дээр авч үзэх болно. За тэгэхээр та Proof by Extrusion багжийн тусламжтай дээврийнхаа хөндлөн огтлын бүдүүвчийг зурж өгөх нь ингэхдээ бидний өмнөх хичээлүүдээр авч үзэж байсан sketch based элементүүдийн адилаар битүү хүрээлэгдсэн бүдүүвч биш, зөвхөн дээврийнхаа дээд ирмэгийн бүдүүвчийг зурхад хангалттай байх нэ.